зодод талтай айгүй олон юм ярихыг хүсчихсэн боловч нөгөө хоолой зангираад юм ярьж чадахгүй болох гээд тэгээд за Ахмадын усаар уулзъя гэдэг нэг маадарсан. Ахмадын усаар таараа ороогүй ч гэсэн ямарсан 30 жилийн хойд ороо тоглолцлоо. Ахмадын аврах гэдэг юм дуусгаж байгаа шүү дээ. Жил болгон болдог учраас яван дээрж оролцсон гэж бодолтой байгаа. Тэгэхээр одоо дахиж лиг тоглохгүйгээр явах гэж байгаа ч гэсэн ер нь сагсан хүмүүсөө мэдээж салж чадахгүй байх. Мөргөлж сагстайгаа байх болоо. Тэгээ та бүхэн Ахмадын улсын авраг үзээрэй. Баярлалаа бүгдээр нь айлтсан баярлалаа. Тэгээд ерөөсөө л ингээл зүудлээд л байгаа юм шиг ерөөсөө. Тийм амар гоё юм өч байлаа. Тэг яг тэгдэгч гоё зүудлэхээр нэг юм тэр зүуднээсээ нэг буцаж хөвтээд нөгөө үргэлжлүүлэх гээд байдаг шүү дээ. Яг тийм л байл. Яа тэгвэл стомор би насан туршдаа харамсахаар тийм үе байлаа. Тэгээд ямар эрсэндээ амар их баяртай. 9 жилийн дараа толгойд гарч 9-ийн тоо ч өөрөө гоё тоо миний номерын тоо. Тэгээд 9 жилийн дараа бас гарлаа. Гоё. Яг нь 9-ийн тоогч угаасаа ерөнхийдөө бүгд л монголчууд ер нь бэлгшээдэг шүү дээ. Тэгээд анх би нөгөө өсвөртөө болохоор 6 номертой тоглодог гэсэн. Тэгээ баган төргөд орж ирэхэд манай найз Чензо маань нөгөө угаасаа хувцсан хийгдсэн байсан 6 номер авцсан байсан учраас 6 номероо эргүүлээд ирэхээр 9 номер болдог шүү дээ. Тэгээ ерөнхийдөө 9 номер авсан. Тэгээ дээрээс нь гой бэлгшээлтэй тоо тий. Тэгээ тэрнээс хойш одоо олон жилсэн номер тоглолоо. Би бол зүгээр ингээд бодлоо NBA-гийн алтын танхим махим гэдэг шигтэй яг хөө тиймэрхүү юм ер нь бол хийх гэж байгаа гэж бодож байгаа. Тэгээд тэндээ бас нэг үлдсэн хүмүүсээс яг 30 жилийн өмнө оруулж чадаагүй хүмүүс үлдэж байгаа бүгд л тэр ягаад ороогүй тэр ягаад гэсэн. Тэр хүмүүсүүдээ ингээд нэгээр нь лигийнхаа тоглолтын дундуур те оруулаад нэмээсэй л гэж хүсэж байна. Би спортын ордонд тоглох дуртай хайртай. Үнэхээр гоё үед орхоор нэг тийм гоё дулаан нэрийг одоо бүхэл миний одоо юу чи бүхэл юм тэнд өнгөрсөн учраас их гоё идэг. Бид нар ч хаяа орж чадахгүй гэдэг үдэн зогсчихдаг гэсэн. Тэр чинь бүгдийг ингэсэн. Тэгвэл нэг хаалга гаргаад өөр хаалгаар арай хийж ороод моддаг. Орох зайг болцдог. Тийм үе бас зөндөө байсан. Хаяад байгаа пасс гэх юм уу тийм чинь санамсргуул болдог хөхгүй юу? Тий, зэрэг нэг заавал нэг заавал хийх ёстой гэсэн тийм байхгүй шүү дээ. Тухайн үед нөхцөл байдалтай л одоо өөрийнхөө санамсргуул тийм мэдрэмжээрээ ч гэх юм уу өөрийнхөө угаараа л тэгээд өгчөж байгаа хөхгүй юу? Ер нь бол тэгээ яг ихэд одгийн маань дагаад ороод ирж байна те. Бас мэдэрсэн мэддэг хүн учраас тэгээд хэрвээ би хүн дагаж орж ирэхгүй би пасс өгөхгүй зүгээр оноо л хийж. Олон хүн зүгээр загсан байхгүй нэг мессенжер бичиж чаа. No look пассыг 2-3 заавал хийгээрээ давсаад байгаа дүнэр маань үртэл ингээд байн хүчээд байгаа. Тэрийг хийх ёстой. Тэрийг чинь хүлээж байгаа шүү бид нар гээл яг тэрийг хийх гэж үзлээ. Хочоо. За миний хувьд чинь за манай баган төргийнх нь намайг снэйк гэдэг снэйк. Одоо могоо гэсэн үг шүү дээ. Яг баган төргийнх нь анхны баг те. Тэгээд яг юм устд бүгдээрээ буурлаар нь те. Зарим нь хармаар гээл тийм ингийн тийм юмуд бол зөндөө байгаа. Нөгөө Вильямс гэдэг те цагаан шоколад гэдэг NBA дэдэг шүү дээ. Яг хүмүүс тэгээд харин сая нөгөө энэ өнөөдөр 30 жилийн өмнөөс болоод тийм гарах шиг болоод байна. Тийм бичсэн байсан би харсан. Гэрээ шоколад гэдэг. Яг хамаагүй шүү дээ. Тэгэл авахын хаваал явчих шүү дээ. Оргил акценттай та бас хэр тогтсон байсан бэ? Сая их нэгэн бас яг гаж ирж харагдсан. Айгуу гоё асуулт байна. Их дотно байсан. Оргил гэдэг хүн бол яг өндөө бол тэр хүний зүгээр нэр бөмбөг залаад ороод алдсан ч хамаагүй. Тэр хүний оролтыг хараад хүмүүс алгадчихдаг, хүмүүс босдог. Амар агуу тоглогч байсан. Хүний хувьд бол зүгээр үнэхээр гоё юм. Боловсралтай, айгүй өндөр боловсралтай. Олон хэлтэй. Ястой гоё юм. Тэгээд дээрэс нь ингээ явахаар би тэрийг нөгөө шгшөөг ингээ явж штэ. Тэгэхээр би тэрийг за та хоёр өнгөрлөвч нэг өрөөд орё. Эцэг бас бараа уу шүү дээ. Тэгээд хоёлоо ингэ оролцдог. Тэгээд маш их надад юм заасан. Надад маш их юм хэлж ярьж өгдөг байсан. Миний дээд үе ах л да.
Гэхдээ яг бид нэг гоё юм дотно гэдэг. Тэгээ маш олон ингээс би хүртэл хоёулаа нэг юм саксны секцэлэх байхаа оглоо гэдэг ярьжсэн байгаа. Өөрөө хүний хувьд их гоё. Плюс яг л энгийн агуу хүн. Тэгэл бол. Техник нор зүгээр л ингээл гоцгол үнэхээр гоё лаа. Тэгээд арилта одоо ингээд хайртай шүүд гэж хэлээ да тий. Чигшээ цуг ингэж явсан нэг багт нэг удаа нэг жил тоглосон. Тэр маань бол тэр хүнтэй цуг байсан нэр төрийг. Тэгээд арилт маань ингээд дээлэгээс болцсон ч гэсэн даруух зодог тайлах майлах гэж юм хийгээгүй. Тийм л хүн бүхгүй. Өөр нэг юм энгийн даруух. Би ч дуурайхыг хүсдэг. За миний найз Батбаатар гээд манай баган төргөөр тоглож байсан саксны найз маань болохоор нөгөө багаасаа ингээд битэрсэн гэсэн. Надад бүр ийм жижигхэн зайгаарч пасыг өгдөг байсан. Би өөрөө 2 номерын томирч байсан. Холбогч байгаа нэг нэмэр дээр байгаагүй. Тийм учраас тэр найзгаа би заавал хэлмээр санагдчих байна. Тэгээ дээрэс нь би 2005 он тэрүүн толж болсон. Намайг тэрүүн толж болоход надад хамгийн их одоо тэрийг яасан хүмүүсгүй л одоо манай баган төргөгийн Чинзо Давадаш ялангуяа тэр хоёр маань хамгийн их надад одоо миний оноо авах боломжийг гаргаж өгсөн. Надад заслаан тавьж өгсөн, скрин тавьж өгсөн. Тэгээд тэрнээс гараад пас өгчөөл өгөөд хүмүүгөө тоглолт тэгээд гараад тэр юм миний дундаас шийдчихгээл. Тэр нь тоглож чинь ганцаараа явсараад авахгүй шүү дээ бас тий. Тэгээд тэр найзууд маань бол одоо миний хамгийн сайн хамтрагч нар байсан. Ер нь бол төвийн тоглогчтойгоо би хамгийн их гарцад тоглодог байсан. Тэгээд тэр дундаас л пассуудыг гаргадаг тий. Австралид яг би бусдын адил бүгдээ адил тэгээд барилга ажиллаж байгаа. Тэгээ барилга дээр ажилладаг. Тэгээд дээрэс нь нөгөө Big Dream гэдэг згсэн хүн клуб байгуулад одоо бас нэлээд жил болчлоо. Тэгээд тэр хүүхдүүд одоогоор 6 багтаа наснаас ангилд дан Монгол хүүхдүүдээр одоо юуноттой гадныхантай ингээд үзэл байж байгаа. Тиймэрхүү л ажил юм хэлж байгаа. Гэхдээ одоо чинь яг гоо тэнд нөгөө юу л да ажиллах, амьдрах, орчин ч гэдэг юм гоё. Бид нар тэнд мөнгө хийх гэж гэдэг юм уу яг тийм биш дээ. Солонгосын хүмүүс нэг яг гоо нэг ажил мөнгө төгрөгдөд ойрхон болохоор ч гэдэг юм. Тэнд бол бид нар бол тийм биш. Тэнд яг гоо орчин хүүхдүүдээ дандаа нөөс гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө л тэнд байгаа. Ер нь бол яг одоо ингээд энэ утаа Монголд сайхан болвол ер нь бол бид нар чинь бүгдээрээ тийм шүү дээ. Монголтай байх гэсэн. Монголд амьдрах мөрөдөлтөй хүмүүс шүү дээ. Гэтэ яг яалчгүй л тийм байна. Тэг яг нэг зориг тавиа явуулсан байгаа. Тэр маань одоо ингээд удахгүй ганц зориг нар болчих واخ. Тэгээд утгаараа ирнэ л гэсэн тооцоотой зүгээр зоригтой яваад байна.